5 дугаар хэсэг. Бодлын бэлчээртэд зорчихгүй. Цэнд завтай болсон дээрээ гэсэн шиг олон жилийн өмнөх дуртгал руугаан аялан элд бүхнийг нэхэн дурсана. Аав ээж хоёр маань 7 дугаар ангиасаа хөтлөлтсөнгүйсээр 10 дугаар ангидан нэг гэрт орчихсон гэдэг юм. Аав минь өнгөрөх хөрөв замтай цайлган цагаан их ажилсаг хүн байж билээ. Харин ээжийг их сурлагатай, нямбай, даруйхай хүн байсан гэж ярьдаг. Хүүхэд байхдаа гэрэлсэн хоёр юун сургууль соёлд суралцах мантай 10 дугаар анги төгссөний дараа намар нь бие төрж өвөгийн барьж өгсөн 5 хантай гэрт тустаан гарсан гэдэг юм. Тэгээд намайг уйлахаар хоёулаа нь дагаад уйлчихдаг гэж байгаа. Өөрсдөө хүүхдэрийн хүмүүс юун хүүхэд өсгөх, өвөө эмээж хүүхдээс төсөөрч гисэн. Намайг өсгөх гэж их л хөглсөн бололтойдгоо. Аав надад бүрэн төгс гэж нэр хайрлаад гэрчлэгээ авснаас хойш би бүр их хуйлаад олон шин унтуулахгүй зүдрээж. Аргаа ядахтаа ямар ч шүтлэггүй эмээ өвөө хоёр минь ламд очиж үзүүлбэл нэр таарахгүй байна гэж хэлээд цэнд гэдэг нэр өгсөн юм гинлээ. Ингээд би цэнд нэртэй болж уйлах дуулаханч тадарч аятайхан өсөж торинсон гэдэг. Намайг төрснөөс хойш аав томоожж хаана ямар л ажил байна тэр бүхнийг хийж гэр бүлийн авч явдаг болсон. Ингэсээр 4 жилийн дараа охин дүү дагуулж манайх бүл нэмлээ. Дүүд Цэлмэг гэдэг нэр хайрлав. Аав ээж маань туршлагажж дүүг арай хөг багтайхан өсгөв. Энэ үеэс аав барилга дээр ажиллаж эхэллээ. Барилгын ажил хөндөж гисэн олдог орлого нь хавгүй илүү. Аавыг заасан болгоныг хурдан сурдаг хэмээн барилгын даамал нь бахархна. Дүүг нэг нас хүрэхэд ширээ засан гой зүйлс тавьж аавын ажлын газрынхан манай ах дүүс цөөх хүлээлтэй эрцгээс юм. Хүн болсоор ангуудаа айлд ийм олон хүн ирж болдгийг харж билээ. Хүмүүс шуугилдаад их сонирхолтой байсансан. Энэ үед аав минь байдгаараа маасан зуны турш наран түлэгдсэн бие нь хүрл адил тустан гялзаад булчин ширмсэн зангирчсан энэл дүр төрх миний санаанаас ерөөсөн гардаггүй юм. Тэр найрнаас хойш үе аавын ажлынхан хашаанд барилгын материал буулгадаг боллоо. Дараа ховор нь аав хажуу айлын хашааг худалдаж аваад найзуудтайгаа байшин барьсан юм. Өрмөн шаргал өнгөтэй сүрлэг сайхан байшин юугүй дүнх юм бослоо. Энэ үед миний аав бүхнийг чаддаг, бүхнээс хүчтэй, бүгдээс агуу мэт мэдрэмж төрдөг байж билээ. Аав маань яаж ядарсан дүү бид хоёртой орой болгон тоглоно. Ээжийг ч эрхлүүлнэ. Дүүг 2 нас хүрэх гэж байхад ээж ажилд орлоо. Ангуудаа ажил хийж үзэх гэж байгаа нь шүү дээ. Ээжид аав шинээр хар өмд цагаан зам завж өгөөд ээж түүний өмсөж нүрэн хөнгөн будаадаг гэрээс гарлаа. Ээж маань ямар үдсгэлэнтэй харагдсан гэж. Ээж маань сүлжээ дэлгүүрт эхлээд худалдагч, дараа нь тооцооны ажилтан, сүүлдээ ээлжин ахлагч болсон юм. Би гэртээ ойрхон сургуульд орж багаасаа бие даалаа. Орой хичээл тараад дүүгэн цэцэрлэгээс авна. Амьдрал үргэлжилсээр. Намайг 2 дугаар ангид байхад өвөө, 4 дугаар ангид байхад эмээ минь өөд болов. Аав минь айлын ганц хүү, хамаатан садан зөөтэй учир ажил явдал нь ажин түжин, аав ээжин хамт олноос өөр олон хүнгүй тэгсгээд өнгөрсөн юм. Аав ээж минь завгүй хөдөлмөрлсөөр л манайх өдрөөс өдөрт өнгө засан тогтсоор л намайг хичээлээс гадуур явж болох бүхий л сургалт тугуйланд хамруулна. Шинэ жилийн нэгэн үдэш бид гэр бүлэрийн ширээ тойрон суусан тэр мөчид ээж маань бүл нэмэх гэж байгаа тухай бидэнд хэллээ. 2 улаан зураасаа нарийнхан цаас үзүүлэхэд бид бөөм баяр хөөр боллоо. Ээжийн гиз томорч жирэмсний амралтан авав. Дүү бид хоёрын зуны амралтад авахтсан гуруула хамтдаа сайхан байдаг боллоо. Зуны лөвхим халуун үдэш би найзуудтайгаа сагс тоглож байтал шидний хажууд мөнгөлөг сар лөнгийн жижиг машин зогссноо дотроос нь нэгэн эмэгтэй хүн бууж биднийг зүглэн ирлээ. 40 насны нүдэнд дулаахан тэрэгч хүүхдүүдээ их чинь юм асуух гэсэн юм. Энэ хавьд Инхтвя гэдэг 30 гаруй насны эмэгтэй амьдардаг гэсэн. Их чинь гэрийн мэдэх хэрэгтэй байна. Та нар над туслаач гэлээ.
Ээжтэй минь адилхан нэртэй юм хэмээн би бодол хийлэн эмэгтэйг наривчлан ажиглав. Эмэгтэй жижиг цөмхнээс нэгэн цаас гаргаж ирсэн нилээн эртний бололтой хар цагаанаар угаасан охины зураг байлаа. Энэ миний хайж байгаа хүний багын зураг юм л да гэв. Би сонирхон үзвэл охин дүүтэй минь их төстэй санагдлаа. Игчээ, та манай ээжийг хайж байгаа юм шиг байна гэвэл тэр эгч ихэд баярлан инээмсэглээд ашигүйтэй хөөмн намайг тэгвэл гэртээ хүргээд өг гэлээ. Тэр эгчийн машин сун гудамж өгсөн гэртээ нь дагуулan очлоо. Танихгүй эмэгтэйг дагуулan орсонд ээж гайхан ширтэн. Тэр эгч төрүүлэн амна ээж сайн байна уу хэмээн мэндэлвэл ээж дуу султайхан хариу мэндчиллээ. Танихгүй эгч нүдэнд нь нулимс зээлгэнэн энхүүлээ мөн байна хэмээн дуу алдав. Ээжийн гайхсан харц уйрлын өнгөөр солигдсон мандах эгч үү гэхэн тэр хоёр тавирлдан удаан уйлав. Дөөбөд хоёр тэднийг гайхан зогслоо. Энэ хүн бол ээжийг баг байхад нэг хашаанд өссөн багд нь ээжийг хардаг байсан эгч нь байлаа. Төрсөн цагаас эхлэн 10 гаруй настай болтол нь төрсөн эгчх нь бөөцөөлөн халамжилсан эгчтэйгэн 20 гаруй жилийн дараа уулзж байгаа нь энэ ажээ. Тэр хоёр оройжин ярилцаж уйлж дуулсаар суудал аав ирв. Аав мөнөх эгчтэй танилцсан ээжийн багын явдлыг ярьж хөгжөлдсөөр шүндэл болсон хонь тэр эгч буцлаа. Тэдний яриаг чагнад суухнан ээж маань ээж ах хоёртойгон мандах эгчийн хашаанд амьдардаг байж миний эмээ болох хүн дэлгүүрт худалдагчийн ажилтай гэрийн бар харах завдлаггүй. Харин ах нь жаахан тангайдуу дураараа хөөхд байж. Ээжийг өсч том болоход мандах эгч томоохон үүрэг гүйцэтгсэн бололтой. Ээжийг 11 настайд ээж нь өөд болж холын хамаатны айл нь ахтай нь хамт авч явснаас хойш сураг тасарсан юм санжээ. Мандах эгчийнх яргаатын ам өгсөд цусланд байгаа гэд биднийг зочлохыг ураад явсан билээ. Энэ явдлаас хойш 10 хоногийн дараа бид мандах эгчинд зочлон очлоо. Их сайхан модон байшинтай хашаа дүрэн жимсний бут элдэв ногоо тарж цэцэг алгалсан хөдөлмөрч айл байлаа. Мандах эгчийнх 3 охинтой, нөхөр нь өгдөө цөөнтэй, ууртай юм шиг царайн дүнхийсэн хүн байв. Биднийг шинэ хоньны шүл шорлогоор дайлав. Хүүхдүүд бид тоглон, томчууд сүйдрвчэнд шар ариг шимэн сууж билээ. 6. Аянгийн нүргэн. Зуны ихэнх сар бороо хур багтай хуурай гандуу өнгөрснөн зуны дунд сар эхлэмэгц дуу цахилгаантай аадар бороо ихээр оров. Ангад сангасан газрын хөрсөнд гинтийн аадар шингэх зовдлоггүй гуул судаг даган урсаж үер болон бууна. Өглөөхөн тэнгэрт бүртийгч үлгүй амгалан цэнхэр өнгөөр дуниарч байсан бол үдээс хойш хэлгэн хэмтэй зузаан үйл хуралдаж мөндрөөр балбахан дэрээ. Барилга дээр ажиллаж байгаа залуус дөнгөж буусан цементийг гялгар цаасаар хучих гэж тал талаас сандралдан гүйлдэнэ. Гэнт тэнгэрийн дуутай зэрэгцсэн нүргэлсэн их чимээ гарч яах ихэн зургүй өргөгч цамхаг унаад ирлээ. Энэ золгүй тохиолдлоос болж 2 хүн гэмтэн, 1 хүн дарагдсан нь гэмтлэн имлэг орох замдаа таалал болжээ. Онцгой цагдаа сэтгүүлчд цуглан барилгын талбарт аимшигтай мэдээний мөрөөр хөл толгоогүй бужигнж байлаа. Телевизийн мэдээгээр сэтгүүлч бүсгүй унсан өргөгч цамхгийн өмнө зогсоод эрхэм үзэгчдээ бид одоо осол гарсан газарт ирээд байна. Өргөгч цамхаг унсан байдалтай энд байна. Энэ ослын улмаас 2 ажилтан бэртэж нэг нь амиа алдсан эмэгэлт мэдээ байна. Босон явдлын талаар тодруулахаар компани удирдлагууд хөдөлмөр хамгааллын инженертэй уулзж тайлбар авах гэсэн боловч яриа өгөх боломжгүй гэсэн хариулт өглөө. Сүүлийн үед барилгын талбар дээр осол эндэгдэл олноор тохиолдох болсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар баригдаж байгаа барилгын үйл явцад хяналт тавьж чадахгүй байна. Барилгын компаниуд аюулгүй ажиллагааны дүрмийг ханган ажиллах, наазахын стандарт мөрдөхгүй байгаа нь осол гарахад нөлөөлж байна. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байсаар байна. Их сурвалжийн мэдээлснээр нас барсан ажилтан А эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь хөл хүнд гэсэн мэдээ байна. Хурд цэгмэн наран болор.
Тэнгэрийн дуу нүргэлэн цахилгаан захиж хүчтэй салхилах үед энх туяа хүүтийг ангарч угаасан юм хэцэн дээрээс орууллаа. Хэвлийд хүрн тэнгэрийн дуунаар хавиргас сүвэрүү тийчлэн тонгочно. Чигт зүйлсийг хатаагч тэр тох гэсэн боловч хэвлий рүү хүчтэй хатхан дуу алдан суулаа. Хүү минь чигт хувцсан ялгаад хатаачих гэж хэлээд гүнзгий амьсгал авч бяцхан тайвширлаа. Цэндж тэр дор нь хуура хувцсыг ялган эвхэж үлдсэнийг хатаагч тэр тохлоо. Эндүчгүй ээжээ. Дуу цахилгаантай үед олон юм залгаад явах бай дараа болъё. За, ээжээ та гайгүй юу? Ээж нь гайгүй. Сэлмэг ээждэн эрхлэн гидсийн нийлж миний дүү тэнгэрийн дуунаас айсан юм уу? Яагаад ээжигээ өвтгöd байгаа юм? Гэдэл ярьж гарлаа. Эгчинхэн дуг сонссон ураг зөөлөн хөдлөн энтэнд төмбөлцөн. Байшингийн дээвэр нүдэн том мөндөр орлоо. Сэлмэг цонх руу очин "Бөөх, ямар том мөндөр вэ?" гэж дуу алдан гайхширна. Хэсэг зур мөндрөөр нүдэж байсан нь айдуу уулж нар гарахад цэнд цэлмэг хоёр гадаа гарч мөндөр бөөрөнхийлж бие биерүүгэн шидэн тоглоно. Энх туяа зурагтаар мэдээ чагнан суух үед амжилтын цамхаг компанид осол гарлаа гэх мэдээ чигтэлсгэн тэр. Бурхан минь, өршөөж хайрл. Үлм эдэгдэх бараан зүйл түүнийг нөмрөөд авах шиг болж чих дөнгөнэн цээж давчтан бач урав. Таагүй зүйлийг зөнгөөрөө мэдэрвүү гэлтэй нулимс сад тавин цааш нь юу ч сонссонгүй. Сэхэ орон харвал хоёр хүүхэд нь хөгжилдөг чимээ гарна. "Цэнтэй, цэлмгээ" хэмээн бачим хоолоогоор өрсөнд дуудав. Саяхан гидсээр нь хатгуулсан учраас ээждэн ямар нэг юм тохиолдов гэж бодсоор хүүхдүүд нь гүйлдэн ирлээ. "Аавынх нь ажил дээр ослог гарсан байна. Сая мэдээгээр гарч байна" хэмээн давчтан хэлв. "Яана ээжээ, аав зүгээр үү? Та ярьсан уу? Дарга руу залгааж аавтай яри" гэгчлэн зэрэг шулганцгаалаа. Нөхрийнхөө утас руу залгавал хариу өгсөнгүй. Хамт ажиллагсан ч утсаа авсангүй. Яахаа мэдэхгүй ямар тач хувцсан солиод гарыг гэж бодлоо. Би дэвтэйхэн хөдөлгөд чөлөөтэй өмд олж углаад зогсож байтал хашааны хаалга нүдэг сонсогдлоо. Нэмгэн цам зэгэлдэрэглэх зуур хүүн хаалга руу гүйлээ. Сэтгэл нь нэг л төгшүүртэй хөндүрхэн мэдрэмж төрнө. Хүмүүс орж ирж яваан цонхоор харагдахад дотор харанхуйлан уймэрнэ. Компани хүний нөөц нярв тэргүүтэй хэдэн хүн орж ирээд юу хэлэхээ мэдэхгүй уруу царайлан зогсно. "Үгүй хэлгүүтэй. Үгүй гэж хэлээч дээ" хэмээн эхэр татан сүгдэн унлаа. Хүмүүс түүнийг түшин авч хэн нэгэн төргөн тусламж дуудав. Хоёр үрэн чарлаж аавыгаа нэхэх, тулгар биетэй эхнэр нь муужирч унах дүр зураг элэг эмтлэн байлаа. Ийхүү энэ айлын гол түшиг тулгуур, ноён нуруу, эр нөхөр алтан шигаа хэмээх эгэлжирийн ажилч хичээнгүй залуу 32хан насандан зургийнхаа өмнө зул асаалган мөнх тэнгэртэн халин одлоо.